За бүгдээрээ сайн байцгаана уу? Миний тарот уншлагыг үзэж эхэлж байгаа хүмүүстээ хүргэх жижигхэн миний зүгээс нэг тийм хүсэлт байна. Юуны өмнө миний YouTube сувгийг үзээд дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Надад нэг зүйлийг урьдчилан хэлэх зөв санагдаж байна. Миний тарот уншлагын хүзрийн сонголт үргэлж нэг л төрлийн тарот хүзрээр хийгдэнэ. Одоо ингээд ар нь өөр төрөлч гэдэг юм өөр хүзрийг бол гаргаж ирэхгүй. Мөн чулуун дээр хүзэр дээрээ чулуу тавих ч юм уу ямар нэгэн гоёл чимэглэл ашиглан сонголт хийлэгдэг хэв маягийг би бол даахгүй. Учир нь би 21 жилийн турш өөрийн гэсэн арга барил зарчмаа баримталж ирсэн бөгөөд цаашаач тэр хിവэрэ ажиллах болно. Тийм болохоор би ямар нэгэн тийм бусдыг дуурайсан ч юм уу бусдын одоо нэг хийдэг зарчмыг бол баримтлахгүй зөвхөн өөрийнхөө зарчмыг баримтлаад явах болно. Мөн би энэ сувгийг ашиглан ашиг олохын тулд ч биш өөрийн мэдлэг туршлагаа хуваалцах зорилгоор ажиллаж байгаа. Хэрв та хүзрийн сонголтоо амжиж хийж чадахгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Магадгүй тэр одоо яг энэ удаагийн уншлага танд зориулагдаагүй байхыг үгүйсэхгүй шүү дээ. Бас нэг зүйлийг хэлэхэд би хувь хүнийхээ хувьд шулуун, шудрагч гэдэг юм уу тийм нэлээ илэн далангуу яриатай хүн. Тиймээс хин нэгэнд таалагдахын тулд дуу хоолойгоо өөрчлөөд эсвэл өөрийнхөө биш өнгөөрөө ярихыг хүсэхгүй байна. Зөвхөн яг өөрийнхөөр л байх болно. Миний дууны өнгө, ярьдаг хэв маяг маань ийм л байдаг. Тийм учраас миний хэрвээ дууны өнгөч гэдэг юм уу, миний хэллийг, ярианы темперамент эдгээр таалагдахгүй бол та өөртөө яг тохирох дууны өнгөтэй одоо яг өөртөө тохирох олон тарот уншлагнаас яг өөртөө тохирохыг сонгож уншаарай гэж хэлэх нь хамгийн чухал юм болов гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж миний уншлагыг хүн бүр заавал үзэх албагүй шүү дээ. Хүн бүхэн өөрийн гэсэн энерги, давтамж, мэдрэмжтэй байдаг. Хэрэв миний арга барил, дуу хоолой, уншлагын хэм маяг танд нийцэхгүй байгаа бол өөртөө илүү тохирох сувгийг нь сонгож үзэх нь хамгийн зөв шийдвэр байх болов гэж бодож байна. Харин миний уншлагатай сэтгэл энерги нийцдэг хүмүүстэйгээ цаашид энэ орон зайдаа хамтдаа өргөжүүлүүлэн уулзаад үн цэнтэй мэдлэг мэдээлэл хуваалцахад бол би үргэлж баяртай байх болно. Тэгээд сайн сайхан сэтгэл бичиж агаад бүхий л хүмүүстэй чин сэтгэл зүрхнээс талархлаа гэж хэлье. Та нарынхаа урмын үг, сайхан үгээр чинь би улам их тижээгдээд цаашдаа хийх уншлага ч гэдэг юм уу санаагаа аваад уншаад явах болно. Мөн та нар минь дараагийн уншлага ямар сэдв байлгахыг хүсэж байна. Тэр сэдвээ сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Ингээд өнөөдрийн уншлагаар таны санхүүгийн энергийн талаар уншлага хий гэж бодлоо. Таны санхүүгийн энергид ямар нэгэн гацалт байна уу? Эсвэл санхүүгийн сайн сайхан боломжууд ирж байна уу гэдгийг уншихын тулд биш өнөөдөр энэ уншлагыг хийхээр шийдлээ. За тэгэхээр бид өнөөдөр санхүү мөнгөний энергитэй холбоотой уншлагыг 5 хүзрээс сонголт хийх болно. Ер нь бол 3 хүзрээс ч юм уу аль болох сонголт хийхгүй хичээж байгаа. Нэг ясандаа илүү жоохон янз бүрийн хүмүүс жоохон энерги нийжилж гэсэн арай өөр нэг шалтгаан үүсэж байгаа хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тийм учраас надад 3 сонголт нь хязгаарлагдмал санагдаад байдаг. За тэгээд нэгдүгээр сонголт энд гаргаж тавилаа. Одоо харагдаж байна уу? Яаж байна? Жоохон ингэнэ. За санхүү мөнгөний тань энергийн асуудлын шийдэл болон ямар агааг унших уншлага нэгдүгээр сонголт энэ үзэр байлаа. Хоёрдугаар сонголт энэ үзэр байна. Гуравдугаар сонголт, дөрөвдүгээр сонголт, тавдугаар сонголт. За ингэхээр энэ 5 сонголтоос та хэдэн хийгээрээ. За би энийг камер руугаа харуулчихъя. Тэгэхээр нэгдүгээр сонголт энэ байна. Хоёрдугаар сонголт энэ байна. Гуравдугаар сонголт энэ байна. Дөрөвдүгээр сонголт энэ байна. 5 дугаар сонголт энэ байна. Инхээр та нар минь яг энэ 5 хүзрээс өөрийнхөө дэлгэж авч хармаар байгаа нэг хүзрээ сонгороо. Хэрв танд сонголт хийж хэрвээ та амжихгүй байгаа ч гэдэг юм уу авах нэг тийм хүзэр байхгүй бол энэ удаагийн уншлага танд зориулагдаагүй гэсэн үг. Харин таны анхны мэдрэмжээр шууд орж ирээд энийг л сонгочих гэж бодсон хүзэр байвал танд зориулагдсан хүзэр авах болно. Бити олон сонголт хийгээрээ, бити их тэнэгэлзээрээ эхлээд гүн амьсгаа авъя. За одоо яг сонгож авмаар байгаа нэг хүзрээ сонгоорой. За нэгдүгээр картыг сонгосон хүмүүс.
Нэгдүгээр картыг сонгосон хүмүүс энэ хүзрийг сонгосон байна гэсэн үг. Энэ бол өөрөө тэнцвэр гэдэг хүзэр. Тэгэхээр яг одоо та мөнгөний хувьд бүрэн тийм ингээ хаагдсан энергитэй биш, харин таны мөнгөний энерги ийм удаан байдлаар, гэхдээ тийм нэг доктортой байдлаар тодорхой хэмжээгээр урсаж ирэхэд бол орж ирж гин гэж харагдаж байна. Ерөнхийдөө мөнгө бол баг багаар орж ирдэг. Танд мөнгө орж ирдэг ч нэг дор их хэмжээгээрээ бол биш, баг багаар орж ирээд өдөр тутмын хэрэгцээч гэдэг юм, үр төлбөр, гэр бүлийн зардал зэрэгт бол хуваагдаад ингээд нөө зарцуулагдаад гараадаа яваад байгаа. Тиймээс та өөрийгөө би мөнгө олоод байгаа ирнэ, яагаад энэ мөнгө надад огт үлдэхгүй, тогтохгүй байна вэ? Мөнгө ингээд зарлаханд гараад байна гэж бодоод байгаа байж магадгүй байна л да. Гэхдээ энэ картын хамгийн гол утга нь мөнгөний энерги чинь танаас тасарсан юм биш, харин орлого зарлагын харилцаа чинь тэнцвэргүй болсон гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр яг ингэж гарч ирж байгаа гэдэг нь нэг ёсондоо таны орлого зайлшгүй одоо олдог байх хэмжээнээсээ илүү байх шаардлагатай болоод байгаа тэр үеийг хэлээд байна л да. Гэхдээ энэ картын хамгийн гол нэг утга нь бол мөнгө чинь бол тасарсан юм биш шүү дээ, тий. Зүгээр л орлого зарлагынхаа харилцааг ингээд тэнцвэрийг нь олчих шаардлагатай гэж хэлээд байгаа. За мөн бас таны гацалд одоо мөнгөтэй холбоотой энэ гацалч гэдэг юм орж ирж байгаа орлого чинь таны тийм нэг чадваргүй байдалтай бол биш, харин дараах хүчин зүйлс байж болох юм л да. Өөрийн боломжоо бүрэн их хит ашигладаггүй ч гэдэг мөнгөний араас хит гүйдэггүй, эсвэл орлогоо нэмэгдүүлэх алхам хийхээсээ өмнө бүх зүйлийг төгс болох гээд хүлээгээд байдаг. Бусдын хэрэгцээг өөрийнхөөс илүүд тавьчихдаг гэдэг юм уу. Баг багаар гарч байгаа зардлуудаа ерөөсөө огт анзаардаггүй, мөнгө орж ирсэн л бол нэг хэсгийг нь хуримтлахгүйгээр шууд ингээд нөгөө нэг тараачдаг, зарцуулцдаг юм байж болно. Мөн нэг ажлаас хэд их зүйл хүлээгээл орлогын өөр их усрүүдэд хөгжүүлэхгүй тэгж удаж байгаа байдалтай байж магадгүй байна. Гэтэл таны яалчгүй нэг хэрэгцээ ч гэдэг юм уу, зарцуулалт, бас хуримтлуулал үүсгэх гэдэг юм, үр ширээ төлөх гэл ингээл олон сувгуудын зүйл дээр таны олж байгаа орлого бол хангалттай хүрэлцэж чадахгүй байгаа гэсэн үг байна. Тэгэхээр энэ карт мөнгөний энерги дээр хамгийн гол гаргаж ирээд байгаа онцлог санаа болвол таны мөнгөний энерги ус шиг одоо ингэж урсаж орж ирэх ёстой биш. Хэд чанга гатгах тусам чин гацсан шүү. Хэд задгаа тавих тусам мөн тогтохгүй шүү гэдэг утгыг хэлж байгаа. Та мөнгөний урсгалаа зөв хуваарлаа, тийм нэг ухааныг зарцуулаад, тэнцвэрийг нь хадгалаад, аажмаар хөрөнгө мөнгөө босгох чадвар бол хангалттай байгаа. Та нэг шүний дотор ч юм уу баяжих хүнээс илүүтэйгээр баг багаар өсгөж бат бөх суурийг бий болгоод баг багаар хуримтлуулах төрлийн энергитэй хүн гэж ойлгож болно. Тиймээс танд хурдан ашиг амлсан эрсдэлтээс шийдвэр гаргахаас одоо тийм орлогыг гаргахаас илүүтэй тогтмол орлого, урт хугацааны төлөвлөгөө, жижиг боловч тийм тасралтгүй хуримтлалыг үүсгэх, өөр орлогын их үүсвэрийг бий болгох ч гэдэг юм уу, хамтын ажиллагаа илүү танд мөнгөний энерги дээр чинь амжилтыг авчирч магадгүй. Тэгэхээр та эхлээд мөнгөө 3 хэсэгт хувааж сурах хэрэгтэй байна. Нэг хэсгийг нь өдөр тутмын хэрэглээнд, нэг хэсгийг нь хуримтлалт, нөгөө хэсгийг нь өөрийгөө хөгжүүлэх болон орлогоо нэмэгдүүлэхдээ тийм зориулж болно шүү дээ. За мөн 2 өөр чадвар, 2 өөр ажил, эсвэл 2 өөр боломжийг хараад хооронд нь зөв хослуулах дохио ирж байгаа байж болно. Таны мөнгө нэг газраас биш, 2 урсгалаар нийлж байж хүчтэй болох магадлал өндөртэй байна. Тухайлбал үндсэн ажлынхаа хажуугаар өөрийн авиас, мэдлэг, гарын урд дүү эсвэл захин орчноор дамжуулаач ч гэдэг юм уу, нэмэлт орлого олох боломж танд байгаа. Тэгэхээр ойрын үед гинэт асар их мөнгө орж ирэхээс илүүтэй санхүүгийн нөхцөл байдалд нь хайжмаар докторжих төлөвлөгөөтэй байгаа шүү. Ер нь бол энерги тийм байгаа. Өмнө нь алдагдаж байсан мөнгөний урсгалаа одоо хянаад зарлага зөв зохицуулж чадах юм бол таны гарт үлдэх мөнгө чинь нэмэгдэнэ. Тэр тэгж нэмэгдчихсэн дараагийнхаа мөнгөний орж ирэх урсгалаа нээгээд мөнгийг танд татаж өгнө гэсэн үг.
мөн нэг хүнтэй хамтран ажиллах санал эсвэл солилцох үйлчилгээ гэдэг юм уу те нэг юмыг солилцох үйлчилгээ үзүүлэгч гэдэг юм уу эсвэл нэг хүнтэй ур чадвараа нэгтгэх замаар бас шинэ орлогын их үүсвэртэй болох боломж нэгдэж магадгүй юм. Гэтэ та үр дүнг юусоо яаран бодож хэрэггүй. Энэ карт бол зөв хэмжээгээр, зөв цагтаа, зөв алхмыг хий гэж ер нь бол мөнгө санхүүгийн энерги дээр зөвлөж байдаг. Тэгэхээр таны мөнгөний хаалттай бол огт биш, харин мөнгөний урсгалт нь зөвхөн зохион байгуулалтыг шаардаад байгаа гэсэн үг байна. Орлогоо нэмэгдүүлэхээс өмнө одоо байгаа мөнгөө хаашаа урсаж байгааг нь анзаараад нэг үзээрэй. Бага хэмжээний зарлагыг үл тоомсорлож ерөөсө орхиж болохгүй шүү. Өөрийн хөдөлмөрийг мөн хит тоогоор битгий үнэлээрэй гэж зөвлөе. Тэгэхээр таны санхүүгийн амжилт огцом өсрэлтээр биш, зөв тэнцвэр, ухаалаг хуваарлалт, дасралтгүй жижиг алхмуудаар чинь ингээд ирэх юм болоо да. Мөнгө та бол олох чадвартай, харин одоо байгаа мөнгөө тогтоон байрах тэр зөв зарцуулагч гэдэг юм уу те мөнгөө урсгах ухаанаа яг хөгжүүлэх шаардлагатай байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр нэгдүгээр картыг авсан хүмүүстэй чулуун мэрэг тавьж үзэх юм бол таны мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд яаж байна вэ гэж 41 чулууныхаа мэргийг тавьж үзье. За энэ 41 чулууны мэргийг тавихаар яалтчгүй таслалтаас нь шалтгаалаад жоохон цаг ороод байдаг шүү. За 41 чулууны мэргээр бол танд бол огт мөнгө төгрөг орж ирэхгүй байгаа биш, орж ирж байгаа. Гэхдээ та ямар нэгэн хамтын ажиллагаанаас шаардсан ч гэдэг юм уу нэг хүнд итгэсэн мөнгийг нэлээд хүлээгээд байгаа байж магадгүй. Гэхдээ энэ мөнгө чинь бол орж ирэхийн хувьд бол орж ирнэ. Айхтар гацалт үүсээд ямар нэгэн шалтгаан ч гэдэг юм уу таагүй нөхцөл байдал гаднаас бий болцсон байгаа байдал бол огт байхгүй. Гэхдээ одоо нэг тийм стоп кранч татагдсан гэдэг юм уу төр зургийн зогсолттой нэг хүнээс мөнгө орж ирэх ёстой гэдэг нэг тийм хүлээлтийн байдалтай байгаад байгаа. Тэгээд цаад хүн чинь ч гэсэн уул нь бол өгчгөөд байгаа боловч нэг тийм тэр хүний юмнаас шалтгаалаад нэг жоохон танд хүлээлт байгаа. Гэтэ та хүлээсний эцэст бол мөнгө яалччгүй орж ирнэ. Харин үндсэн таны нэгдүгээр хүзрийг сонгосон зүйлээс харахад танд бол мөнгө бол огтын орж ирдэггүй биш, бага хэмжээгээр орж ирэхийн үед орж ирээд хэрэгцээндээ бол хүрээд байгаа зүгээр жоохон илүү гарах тал дээр л нэг асуудалтай байж магадгүй. Та одоогоор бол өөргөө мөнгөн дээр азгүй болсон хүн гэж огт бодоод хэрэггүй. Танд бол мөнгөний энерги хангалттай идэвхтэйгээр ажиллаж чадаж байгаа шүү. Яалтчгүй та мөнгөө зарцуулах зүйл дээр нэг тийм зайлшгүй нөхцөл байдлууд гараад ингээд ямар ч урьдчилан тооцоолоогүй нэг тийм зарлагууд гараад байгаа байдалтай байгаад байна. Нэг ясандаа за одоо энэ мөнгөөрөө энийг болгочихъя гэд бодож идэл яг энэ болох гэжсэн зүйлээс чинь ахаад нэг өөр нөхцөл байдал үүсээ тийшээ мөнгө чинь гарч явчаад байгаа болохоор та нэг мөнгөн дээр надаа мөнгө тогтгоо байцсан юм уу да нэг болохоо байцсан юм уу да гэсэн нэг тийм бодол байгаад байгаа гэж магадгүй. Гэхдээ та бол мөнгийг босгоод ирэх чадвар танд хангалттай байдаг шүү. Одоо тэгээд нэг энэ их гацалт гэж хэлэхгүй энэ бол хүлээлтийн ард бол яалчгүй танд орж ирэх ёстой мөнгө орж ирэх гэж байна. Гэхдээ энэ нь тодорхой хэмжээний жоохон хугацаа шаардлагдан. Тэгээд энэ үеүүдэд бол та жоохон хямран за баг энэ ингээд худлаа болж байгаа юм биш үү дээ гэж нэг тийм юм бодох бах. Гэхдээ энэ мөнгө бол яалтчгүй танд орж ирэхийн хувьд бол орж ирнэ. Гэхдээ энэ орж ирэх нэг тийм та мөнгө хүлээгээд байгаа юм байхгүй. Тэгэхээр энэ орж ирэх мөнгө мэн бас нэлээд тийм үр төлбөр гэдэг нэг цаашаа юм зохицуулах зүйлсүүд байгаад байгаа гэж магадгүй байна л да. Одоо тэрэндээ өгнө, энэндээ өгнө ч гэдэг юм уу те. Тэгээд яг өөрийнхөө мөрөөдчихсэн зүйлээ биелүүлэх ч гэдэг юм уу төлөвлөгөөгөө бодит болгох зүйл дээр болохоор мөнгө чинь жоохон хүрэхгүй танд нэг тийм хэцүү оргиж магадгүй байна. За тэгэхээр би бол таны мөнгөний энерги бол бүр айхтар гаццсан хүн гэж хэлэхгүй. Зүгээр хүлээлтэнд орцсон. Тэгэхээр та
энийг засахын тулд жоохон улаан болон шар өнгийн хоёрлаа цугт нь асаагаад хажууд нэг цаг ингээд нөгөө суугаараа тэгээ суухтаа нэг айхтар бясалгал гэдэг юм манифест гэл шинэ шийдийн юм хийх шаардлагагүй та зүгээр тааваараа тухтай байдлаар суугаараа тэр үе танаас тодорхой хэмжээний тийм таатай тухтай байдлын энерги ялгарч явах ёстой шүү. За танд ямар нэгэн мөнгөний хаалт гацалт байна уу гэхээр үгүй. Одоо удахгүй танд ямар ч хэсэн мөнгөний энерги ороод ирнэ. Тэр мөнгөний энерги таныг нэлээд стресстүүлэн та тууштай байдлаар хүлээгээрээ ингээд ороод ирэх юм бол мөнгөнийхөө урсгалын нээж гэдэг юм уу дагна гэдэг нөхцөл байдал танд үүснэ. За тэгээд танд ганц зүйлийг сануулхад та ямар ч судалгаагүй ч гэдэг юм уу сэтгэл хөдлөлөөр хин нэгний тавьсан саналаар ч гэдэг юм уу мөнгийг ингээд жоохон буруу гаргах гээд байгаа эрсдэл танд шинээр үүсэж гарч ирж байна. Энийг танд ямар нэгэн мөнгөтэй холбоотой хийх нөхцөл байдлын асуудал гарч ирэх юм бол тэр зүйлээ маш сайн судлаарай. Тэгэхгүй бол энэ сэтгэл хөдлөлөөрөө одоо нэг тийм сонин бусдын ятгалгаар ч гэдэг юм уу тийм байгаа зү чи бодоод үз гоё ягаад зү яг энэ дээр ингээд болчих штэ гэдэг нөхцөл байдалд хит автагдаад та мөнгөний зарлагыг гаргах магадлал асар өндөртэй байна. Харин яг нөхцөл байдлыг судлаад зөв үедээ зөв хөрөнгө оруулалтаа хийгээд ирэх ч гэдэг юм уу тиймэрхүү нөхцөл байдал дээр бол та мөнгөний үд хаалга нээж чадна. Ер нь бол таны мөнгөний үд хаалга байна штэ. Бүтэн хаагдсан хүн биш. Одоо хаалга ингээд бүтэн хаагдсан байна гэж бодъё. Тэгвэл танд нэг иймэрхүү маркта онгорхоо гэсэн үг шүү. Таны мөнгөний нэрг бол. Харин би түрүүнээ хэлсэн шүү дээ. Ямар ч судалгаагүй мөнгөтэй холбоотой зүйлийг зарцуулж ээж та өөрөө маш их сэтгэл зүй эмзэг байдалтай тийм нэг энэ нөгөө нэг онгорхоо байсан энэ хаалгаа ингээд хаачих магадлал өндөртэй байна. Хэрвээ ингээд хаачихсан хүн байгаа бол цаашдаа мөнгөний энерги нь яах вэ гэж харъя. Одоо өнгөрсөнд энэ асуудал хэрвээ болцсон бол одоо тийм хүмүүс хэрвээ нэгдүгээр картыг сонгоод энэ уншлагыг үзэж байгаа бол хэрвээ одоо таны мөнгөний энерги өнгөрсөнд хүнд итгэж гэдэг юм уу та хүнд мөнгө гаргаж өгчөөд тэрийг алдчаад сэтгэл санаагаар унтсан бүр бүх таны нэр хүнд ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүд алдагдсан байгаа бол энэ цаашдаа хэрхэн шийдэгдэх вэ? Энэ бол нэлээд хэцүү шүү. Их л яг бүр ямар ч гарцгүй юм шиг бүр ингээд нэг хаагдсан юм шиг байдалд ороод цаашдаа яг яах вэ гэдэг дээр бүр нэлээд тархитлагожин гашлаад сэтгэл санааны гүн хямралыг үзэх болно. Тэгээд эдгээрийг үзэж агаад харин танд нэг энэ бүгдийгээ зохицуулах нэг шанс бол одоо гарч ирэх юм байна. Ингээд гарч ирнэ. Гэхдээ энэ шанс тийм хурдан гарч ирэхгүй нэлээд ингээд хугацаа ороод хүлээлт ороод нэлээд таныг ингээд зовоогоод хямрааж агаад ямар ч байсан буцаагаад нэг хонглын үзүрт гэрэл асаач гэдэг юм уу нэг гарц гаргалгаа нь олдогдоод та энэ мөнгөтэй холбоотой асуудлуудаа зохицуулж магадгүй. Мөн энэ картыг сонгосон хүмүүс дотор нэгдүгээр картыг сонгосон хүмүүс дотор ийм хүн байгаа гэж магадгүй. Хин нэгнээс хүний өмнөөс мөнгө аваад өгчихсөн. Тэгээд тэр зүйлээ зохицуулж чадхаа байцсан. Нөгөө одоо жишээ та цэцгээс ч гэдэг юм уу мөнгө аваад бат руу өгсөн бол тэр бат буцаагаад танд энэ цэцгийн мөнгийг өгөхгүй байгаа та дунд нь ингээд нэг тийм эргэлзээ тэнгэлзээд орчихсон яг ингээд одоо нэг гар гараа дагна гэдэг шиг та авцсан байгаад байдаг буцааж өгөх боломж нь бүр гацалтанд орчоод байдаг яг цаашдаа яхаа мэдхээ байчаад байгаа ийм байдалтай байж магадгүй байх шүү. За ийм үед тэгвэл энэ асуудал чинь зохицогдох нь уу гэдгийг харъя л да. Тэрийг энэ үзрээр үзнэ. Хэрвээ ийм нөхцөл байдалд орсон хүмүүс нэгдүгээр картыг сонгоцсон үзэж байгаа бол энэ нөхцөл байдал цаашдаа зохицогдох нь уу? Их л хэцүү юм байна да.
зохицолтлоо. Магадгүй одоо нөгөө таныг би ингээд жишээгээр бол нөгөө цэцгээс мөнгө аваа батад өгсөн гэдэг тэгэнгүүт тэр цэцэг бол тэнд бол асар их бухимдал, уур, стресс янз бүрийн юм гаргаж байгаа. Тэрнээс үсэрж ирсэн тавгүй энерги улам ингээд тэндээс авах юмсан гэсэн хүсэл төрөгдсөн таны одоо мөнгө үрдэн дээр ийм соролт шиг юм үүсчээд тэгээд танд мөнгө орж ирэхгүй бүр илүү юм гадагшаа гарах тэр нөхцөлийг нь бий болгоод байгаа мó да. Та тэгээд яалтчгүй энэ бүгдийг болгоно гэсэн нэг таны нэг сэтгэлийн мухард болчих штэ бүтчих штэ гэсэн нэг юу байгаад байгаа. Гэрэл гэгээч гэдэг юм уу нэг итгэл найдвар байгаад байгаа шүү. Энэ итгэлийн галаа бити асаагаарай, урагшаа тэмцээрэй. Гэхдээ та одоо жишээ нь би яг энэ хүмүүс дээр одоо энэ мөгийг тавьж байгаа штэ. Цэцгээс батад мөнгө аваад өгсөн хүн. Дунд нь та гаццсан. Тэгвэл яг энэ нөхцөлд байгаа та болвол батад их найдаад ахгүй өөрөө ихний ойчирд энэ хүнийгээ зөөлөх харах цэцгийг ч гэдэг юм уу зөөлөх харах хэмжээ бодож яг энэ өөрөө та мөнгө зохицуулах хас өөр гарцгүй тийм байдалд орсон байгаа шүү. Яг нэг үгүй хэлэхэд. Тэгээд цаашдаа та тэгэл өстой өөрөө дунд нь бантан утгаснараа та дараа нь өөрөө л баттайгаа уучраа олохоос өөр гарцгүй. За нэг юм байдалтайгаа. За харин би яг энэ нөө өмнөх хэлсэн хүнд итгээд ингээд мөнгийг ингээд хооронд нь ингээд өгүүлж заавалжуулах ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлийг хийцэн хүмүүс маань нөгөө хийж магадгүй болчоод байгаа хүмүүс маань бол өөрийгөө бити ийм нөхцөл байдалд оруулаарай. Хэрвээ яг ийм нөхцөл байдалд оруулчих юм бол саяны яг ингээд та өөрөө л бүгдийг зохицуулах болно гэдэг шиг нөхцөл байдал руу тагуулгаад орчин шүү. Яг энэ нөхцөл байдал руу ороогүй байгаа хүмүүст хэлгээд цаашдаа таны мөнгөний энерги ямар байх нь вэ? Та мөнгөн хүрттэй холбоотой жоохон зан үйл гэдэг юм уу хийлгээд ирэх юм бол харьцангуй таны мөнгөний энерги онгооч нь одоо би танд хэлэхэд та хитрхи их шунж тогтмол орж байгаа орлогоо давуулан мөнгө олох чинь гэдэг юм уу тиймэрхүү бодолтойгоор хитрхи их илүү ашгийг харж агаад өөрөөгөө буруу одоо мөнгөтэй холбоотой тийм сэтгэл зүй стресс депресс рүү бити чирээд орчоор одоо хэрвээ орчихсон хүмүүсээ л үнэхээр эндээс гарах боломжгүй нойр хулцсан шүнүүд их нойрчин хүн хүрхгүй тэрнээс олж сэтгэл санаагаар гүн хямралтай тийм нөхцөл байдалтай нэлээд удаан явна. Тэгээд эндээс нэг гарахын хувьд гарна гэхдээ ихний ойчирд бол яалчгүй та өөрөөсөө эхэлж энэ асуудлаа зохицуулаад дараагийн үед бол нөгөө нэг хүнээсээ цаад 3 дахь шитгээдээсээ те өөрөө зохицуулах ёстой гар гараад байгаа гэж хэлээ да энэ уншлагыг сонсож байгаа хүмүүст. За харин энгийн ямар нэгэн мөнгөний проблемд ороогүй ч гэдэг юм уу те нэг тийм асуудал үүсээгүй байгаа хүмүүстэй зөвлөхөд бол таны мөнгө бол тогтмолоор сайхан орж ирж байгаа та зүгээр хэрэгцээн дээр анхаарчих тэгээд ирэх юм бол болно харин ёстой илүү харж билүү долоох гэж илүү ашиг ёстой огт битгий бодоорой гэж хэлээ да. За эцэст нь сануулад хэлэхэд танд мөнгийг олох ур чадвар бүх юм байдаг. Угаасаа та олохч болно. Гэхдээ тэр нь тийм яалтчгүй шууд гинтийн байдлаар ихээр биш баг багаар танд орж ирэх юм байна. Гэхдээ та энэ нөхцөл байдлаа ингэж одоо илүү байлгах гэж гэдэг юм уу? Оролдлого яг одоогор бол хийх үе биш ажил төрүүлч гэсэн одоогор илүү цалинтай ажилд орё илүү цалингийн араас явъя гэх үе чинь бүр яалтчгүй яг одоогийн ойрын 4-5 сард бол огт юм биш байх шүү. Гэхдээ эцсийн бүлэгт та бүх зүйлийг бол даваад гараад ирнэ. Гэхдээ мөнгөний урсгалаа нээгээд тэр бүгдийг давтлаа танд нэг тийм туулж өнгөрүүлэх нэг жохон нэг хэсэг хугацааны нэг тийм гүн хямралч гэдэг юм уу байна. Гэхдээ энэ нөхцөл байдал 1, 2, 3 сараар бол яригдахгүй байх магадлал өндөртэй байна. Юу нойрын 6 сартаа гэж одоо тэр нөгөө нэг мөнгөний урсгалаа сайжруулах үе хоорондын тэр хугацаа бол бараг 6 сар болон 6-8 сарын хугацааны дараа
харин асуудлууд нэг жигдэндээ орох гэж нэг жигдрэх гэж нэг тийм нөхцөл байдал руугаа орох юм байна шүү. Их хурдан давшилт гэдэг юм уу, их хурдан мөнгө ашиг орлогын араас битгий яваарай гэж нэгдүгээр картыг сонгосон хүмүүстэй зөвлөе. За ингээд нэгдүгээр картыг сонгосон хүмүүсийн маань мөнгө төгрөг хишгийн сав эд баялгаар дүүрж мөнгө өрөнгө нь аривжин дүүрэх болтугай гэж хүсэн еврой та хэд минь зүгээр л яг одооныхоо орлогоо л зөв зохицуулаад яг байж байгаараа гэж хэлээ да. Амжилт. Хоёрдугаар картыг сонгосон хүмүүс энэ картыг сонгосон байна. Тэгэхээр энэ картыг сонгосон хоёрдугаар картны хүмүүс маань бол та яг одоогийн нөхцөл байдалд зайлшгүй мөнгийг олохгүй бол үнэхээр болохгүй байгаа. Тэгээд мөнгөний төлөө маш их хичээж байгаа, баг багаар мөнгө хөрөнгөө босгож байгаа боловч бас яг тийм амар байдлаар танд мөнгө орж ирэхгүй нэлээд хэцүү байдалтай байгаа. За тэгтээ та өөр ингэсэн тодорхой зорилгоо бол шат үе дараатаагаар бол биелүүлэх нь биелүүлээд байгаа. Гэхдээ таны нөгөө сэтгэл санаанч гэдэг юм уу мөнгөний урсгал танд яг хүссэн хэмжээгээр чинь арай онгоох одоогоор болоогүй байна. Өшөө жоохон хичээж та энэ бүгдийг босгож чадсан хүн. Одоо харин та ахаад нэг жоохон хичээгээд энэ гартаа барьж байгаа энэ саваагаа босгож энд тавих хэрэгтэй байгаа хгүй. Яг ийм нөхцөл байдал шиг танд бол одоогоор мөнгөний энерги болвол бүр айхтар сайн ирчээгүй ч гэсэн хуучин хэцүү байсан нөхцөл байдлаа бодвол хамаагүй дэрдчихсэн байгаа байдалтай байна шүү. Тэгээд ер нь бол мөнгөтэй холбоотой танд нэг зайлшгүй тийм асуудлууд одоо гарчихсан байгаа байх. Тэгээд тэрийгээ одоо яг зохицуулгаад хэцүү байдалтай байна. За тэгэхээр хоёрдугаар картыг сонгосон хүмүүсүүдийн маань 41-ийн чулуу юг хэлж байна вэ? Мөнгөтэй холбоотой зүйлс чи яг таныг ингээд одоо яг баярлуултал бол хүү хаач гэдэг юм уу төс тас гэдэг одоо биелээ олоод байгаа зүйл алга байна. Гэхдээ ер нь бол ертөнц харваагаас ч гэдэг юм уу таны хүссэн юмыг баг багаар хэрэгжүүлж байгаа шууд одоо ингээл нэг мөнгө төгрөг чинь шууд бороо шороо мэт ингээл асгараал ороод ирэхгүй ингэхгүй байгаа ч гэсэн та бол тодорхой хэмжээгээр өөрийнхөө сансан зүйлдээ ч гэдэг юм уу хүрээд яваад байгаа шүү. Харцсангуй бас таны мөнгөний энерги яг одоо бол сайжирж байгаа үе дээрээ байгаа. Хуучны тэр хэцүү байсан үед одоо дуусж байгаа. Та нөхцөл таны одоо мөнгөтэй холбоотой асуудлуудын нөхцөл байдал бол нааштайгаар эргээд эхэлчихсэн байгаа. Гэхдээ та эргээд эхэлсэн байгааг өөрөө яг анзаарч ийн үгүй юу жоохон танд нөгөө нэг мөнгөтэй холбоотой энерги дээр тиймэрхүү хүлээлтүүд байгаа болохоор магадгүй та яг болсон юм уу да гэж бодоод эргэлзэж байгаа байж магадгүй. Гэвч яг танд одоо бүх зүйл яг нааштайгаар эргээд эхэлсэн сансан бодсон мөнгүүд чинь орж ирж байгаа. Магадгүй хуучинд таны ингээд төлөвлөсөн байсан мөнгөтэй холбоотой асуудлууд тань нэлээд уналтуудыг өгөөд хэцүү байсан үеуд байгаа. Гэвч энэ бүхэн бүр үжээ дуусах шутрах шатанда орчихсон. Таны төлөвлөгөөний дагуу мөнгө төгрөг бол хангалттай байдлаар орж ирж байгаа. Урд нь бол та нэг тийм хүнд итгээд амархан юм алдчихдаг, нэг тийм хүний нөлөөлөлд амархан автагддаг байсан бол одоо харьцангуй та нөгөө нэг өнгөрснийхөө шархаас ч гэдэм өнгөрснийхөө зүйлсүүдээс нэлээд тийм сургамжийг авсан цоо шин та бий болж байгаа мөнгөтэй харилцаан дээр ч гэсэн та шаал ондоо байдлаар бүх нөхцөл байдлыг ингээд зохицуулдаг. Тиймэрхүү болчихсон. Үнэхээр таны одоо бол хувь хүнийхээ тал дээр ч тэр мөнгөтэй холбоотой асуудал дээр ч тэр асар том өөрчлөлтүүд ирж байгаа үе чинь шүү. Та бүх зүйл таны мөнгөтэй холбоотой бүх зүйл яг зэгцэндээ орох үе дээр ирчихсэн. Та тэр нөхцөл байдлыг ч мэдэрж байгаа. Би бүгдийг зохицуулж чадах юм байна гэдэг тэр нэг итгэл үнэмшлэж гэсэн та авчихсан байгаа хүн. Яалчгүй таны одоо бол мөнгөний энерги бол нэлээд сайжраад эхэлсэн. Гэхдээ энерги чинь сайжирсан яг бодит үр дүн болгох одоо нөгөө нэг энерги сайжраад яг бодит ингээд бүх өсчээсэн юм ач гэдэг юм уу энэ нэлээ мөнгөтэй холбоотой
За ястаа уучлаарай. Энэ мөнгөтэй холбоотой энэ асуудлыг зохицуулах шаардлагатай байсан нөхцөл байдал таны талд эргээд эхэлсэн. Гэхдээ энергийн түвшинд эргээд эхэлсэн байгаа юм байна. Харин яг бодиттой ингээд бодит болоод яг орж ирсэн үгүй бол хараахан амжааг байгаа жоохон хүлээлт байгаа юм байна шүү. Үнэхээр энэ бол бүр энэ хүзрэндээ талархъя. Хэсэг хугацааны дараа таны мөнгөний энергитэй энэ одоо мөнгөний тамга гэсэн үг л дээ. Таны мөнгөний үд хаалга нээгдлээ, мөнгөний энерги чинь бүр нарыг мандуулаад ороод ирлээ гэсэн үг. Тэгэхээр таны одоо шийдэх ёстой байсан бүх асуудлууд ингээд шувтарсан. Энерги нь одоо танд сайн сайхан зүйлсийг татах, мөнгөн дээр азтаа оддоо байх тэр нөхцөл байдлыг үүсгээд эхэлчихсэн. Одоо ганцхан танд юу ирэх үү гэхээр тэр нөхцөл байдал яг бодит болж ирэх л үлдлээ гэсэн үг байхгүй юу? Үнэхээр таны санснаар мөнгө дүргчин орж ирж байгаа шүү. Ирээд эхэлсэн ч хүмүүс байгаа арай хараахан яг бодит нөхцөл байдлыг мэдрээгүй байгаа бол энэ тун удахгүй танд мөнгөтэй холбоотой нөхцөл байдлууд чинь эрэг байдлаар ирнэ. Тэгээд та өөрийнхөө харин нэг тийм зарламтгай нөгөө нэг сул гартаа ингээд зарцуулцдаг гэдэг юм уу? Нэг одоо юу гэж хэлдэг гэлээ зарим үг ингээ орж ирэхээч тийм аа. Ийм зарцуулцдаг байдал дээр жоохон хяналт тавьж сурсан байхаа гэж найдаж байна энэ бүгдийн ард. Олон л үнэлтийг үзлээ шүү дээ. Тийм мөнгнөөс олж олон л хэцүү нөхцөл байдалд орсон л байгаа байхгүй. Тэгээд одоо энэ бүгдээс цоо шин та үүсээд мөнгөтэй зөв харьцах гэдэг юм ахиж хамаагүй буруу харьцахгүй болох мөнгөн дээр буруу шийдвэрийг гаргахгүй цоо шин та бол яг би болоод эхэлчихсэн байна. Тэгээд таны одоо энэ мөнгөтэй холбоотой энэ нэг зохицуулах ёстой асуудлууд байгаа штэ тий. Энэ бүгд чинь ингээд энергийнхаа түвшинд сайнаар эргээд эхэлсэн. Харин бодит нөхцөл байдал болгохдоо шууд пэр пар хүүхаа гэж орж ирэхгүй юм сонин уван цуван байдлаар орж ирэх юм байна шүү. Уваад цуваад ингээд хэрвээ авлагатай болвол авлага чинь жоохон ув цуваад орж ирнэ. Гэхдээ та эцэст нь бол бүх авлага аваад дууссан байдаг ч юм уу тий. Эсвэл одоо мөнгөтэй холбоотой ямар нэгэн бизнес эхлүүлж хийж байгаа бол орлого чинь гинтийн ийм том ашиг ол зомгоор биш багаар ингээд нөгөө нэг үе шаттайгаар дээшээ өсөөд дивжээд гарч ирэх тиймэрхүү нөхцөл байдлууд бол танд яалтчгүй үүссэн. Таны бол одоо ажил төрөлдөөрч тэр ер нь зөвхөн мөнгө санхудаа л холбоотой талын энерги дээр бол та бүр яалтчгүй гартаа бүх зүйлийг атгах азчин ирэх тэр нөхцөл байдал дээр та ороод ирсэн байгаа хүн шүү. Одоо зүгээр л бүх зүйлийг боддоор харахад ч л дутуу байна да. За эцэст нь бүх зүйлийг биелэлээ олчихсан та бүр ингээд альва зүйл бүр эзэн хаа мэд бүр ингээд сандаалаад бүх юмныхаа дээр гараад суучих үе чинь баг ингээд хаалга чинь тогшоод ороод ирлээ. За мөн нөхцөл байдлын асар хэцүү байсан тэр бүх юм чинь таныг цоо шин хүн болгоо цоо шин сургамжийг өгөөд бүр шал ондоо ухамсартай шал ондоо сэтгхүүтэй таныг бий болгож өгж байгаа юм байна. Тэгэд энэ бүгдээс та олон зүйлийг сайхан сурж аваад энэ нэг мөнгөтэй холбоотой хэцүү байсан өнгөрсөн үедээ талархаа дахиад энээс хойш та нэг тийм айхтар мөнгөтэй холбоотой зүйл дээр хямрал гацалтыг үзээд авахгүй урагшаа чигээрээ явах үе чинь бол ирчихсэн байгаа хүмүүс энэ 2 дугаар картыг сонгосон байна. Та гэхдээ бас айгүй тийм зарламтгай мөнгөний нөгөө сул гаргаад байдаг. Тэгээд жоохон мөнгөн дээр хайн хандаад байдаг зантай хүн байж магадгүй энэ бүгдийгээ болоорой. Тэгээд мөн бас эргэн тойрныхоо хүмүүс дотор итгэж мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дээр итгэж болох хүн болохгүй хүн гэдэг хүмүүсийн хооронд ялгаа хий. Би танд нэг зүйлийг хэлэхэд найз нөхдийн хооронд нарийн сайхан тооцоо хэрэгтэй гэдэг үг байдаг те. Яг тэр зарчмыг ер нь бариад явж хахад гимгүүмудаал гэж хэлээ да. Тэгээд таны мөнгөний энерги бол нараа мандуулчлаа. Одоо бодиттоор яг ингээд атгаж авах чинь үлдчихлээ. Энерги чинь таны талд ажиллаад эхэлсэн. За ингээд 2 дугаар картыг сонгосон хүмүүстээ
та бол дотоод ертөнц бүх зүйлээрээ ингээд шинжлэхтээд гаргаад яг ирсэн хүн байгаа юм байна. Өнгөрсний бүх тагва асуудлууд таны хувьд одоо ингээд маш сайхан сургамж болж үлдээд цоо шин таны хамгийн бэст, хамгийн лаг хувилбарыг чинь үүсгээд өгчлөө. Тийм учраас та цаашдын амьдрал нэх их тороод, зовоод яваад байх юм байхгүй. Бараг таны үзэх ёстой таагүй зүйлсүүд ингээд өнгөрсөндөө шувтраад үлдчихэд энээс хойш та дандаа сайн сайхан зүйлсийг үзэх болно. Таны өнгөрсөн хугацаа бол одоо энэ ирээдүйд ирж байгаа сайн сайхан зүйлсийг үзэх хэрэгтэй. Та тэрний төлөө үнэхээр хэцүү бөгдөө давсан гэж ойлгоороо таны шагнал одоо яг таныг отоод хүлээгээд байж ин та яг ингээд бодтой гараараа атгаж авчил үлдлээ. Ингээ 2 дугаар картыг сонгосон бүх хүмүүстэй амжилтыг хүсье. Энэ чигээрээ эрчтэй хүчтэй урагшаа байгаараа таны цаашдаа амьдралын замд үргэлж гэрэл гээгээ тодрох болтугай хизээч сүүдэртэй үе бүү дайраасаа гэж хүсье. Баяртай бүгдээрээ. За 3 дугаар картыг сонгосон хүмүүс маань тэрэг гэдэг картыг сонгосон байна. Тэгэхээр яг одоогийн таны мөнгөний энерги бол нэлээд бэрхшээлтэй ингээд нэг мөнгө орж ирэх гээд орж ирч чадахгүй гацаад нэг тийм тавгүй байдал үүсчээд байгаа. Мөн ялангуяа давааны цаанд аваач гэдэг юм уу нэг тийм тавгүй байдал үүсээд байгаа. Гэтэл танаас мөнгөний энерги халиад ингээд нисээд одцсон биш. Зүгээр та нэг л буруу замаараа яваад байгаа мó даа л гэж хэлээ. Да буруу замаараа яваад одоо нэг яг мөнгөтэй холбоотой зүйл дээр нэг яг энүүгээр ямар ч хэсэн миний хэлэх зарчим бол танд мөнгө орж ирэх нь ирнэ. Гэхдээ энэ замаар, энэ зарчмаар ч гэдэг юм энэ шумаар болоод орж ирэхгүй байж шүү. Та нэг л тийм буруу жоохон чиглэл дээрээ яваад байгаа мó гэж хэлээ. Тэрнээс та бол яг мөнгөн дээр болоод бүр тийм азгүй болоод одоо яндоо хараад мөнгөний энерги чинь бүр гаццсан юм харцсангу гайгүй байна. Гэхдээ за 3 дугаар картыг сонгосон хүмүүс дээрээ 41 чулуу татж үзье. Та мөнгөн дээр яг одоогор үнэхээр жоох асуудалтай bay шүү. 3 дугаар картыг сонгосон хүмүүстэй хэлэхэд мөнгөтэй холбоотой зүйл дээр дандаа л за болсонгүү дээ, бүтсэнгүү дээ гэсэн нэг тийм баяргүй мэдээ сонсоод байгаа болов. Тэгээ танд нэлийн үр ширний асуудал байгаа. Хэрвээ авлагатай болвол тэр авлагатай холбоотой зүйлс нь орж ирэхгүй, өглөгтэй болвол тэр өглөгтэй зүйлсээ зохицуулаад нэг мөнгөө зохицуулаад нэг үр ширээ түлжигч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм дээр биелээ олж чадахгүй байгаа. Тиймэрхүү нөхцөл байдалд орчихсон хүмүүсийн 3 дугаар картыг сонгосон болов. Та нэг тийм зайлшгүй нэг бүр яалтчгүй нэг чухал мөнгөний энэ л мөнгө байх юм бол энэ асуудлыг би ингээд зохицуулмаар байна гэдэг үе шатн дээр бүр яалтчгүй яваа хүн. Гэтэл энэ мэн ингээд яг таны санснаар зохицогдохгүй байгаа нь таны нэг бариад байгаа зарчим ч гэдэг юм уу яваад байгаа чиглэл ч гэдэг юм уу яг хөөцөлтөд байгаа тэр зүйл чинь жоохон буруу юу биш юм биш үү дээ. Жоохон өөр зарчмаар та энэ мөнгийг зохицуулах баха энэ мөнгөний асуудлуудаа. Яалтчгүй таны одоо хийж явж байгаа мөнгөө энэ мөнгөтэй холбоотой зүйлийг зохицуулах байгаа зарчим ч гэдэг юм уу замнал чинь биш вэ. Яг одоо таны хөөцөлтөд байгаа ч гэдэг юм уу эсвэл хүлээгээд байгаа тэр нөхцөл байдал бол биш вэ. Тэгээ бусдад нэг тийм итгээд энэ ажил ингээд зохицчих юм бол ингэж мөнгө орж ирээд би энэ асуудлаа ч гэдэг юм өөр ширээ зохицуулна гэж бодож байгаа хүмүүс 3 дугаар картыг сонгосон байна. За мөн бас би энэ хүнээс тэр авалгаа авчих юм бол энийг ингээд зохицуулна гэж бодож байгаа хүмүүс ч байна. Гэтэл яг тэгж бодсноор чинь энэ зүйл болохгүй нэг тийм гажуудаад байна. Арай жоохон өөр үнцгийг барьж, арай жоохон өөр зүйлээр хийж эхэлвэл яа тийм юм мөнгөнийхөө асуудлыг. Тэгэхгүй бол энээс үүдэлтэй зайлшгүй танд мөнгөний л ингээл болохгүй л бол би ерөөсөө огт болохгүй гэсэн нөхцөл байдал чинь танд ингээд асар их стресс дарамт болоод бүр ингээд нойрчинч хүрэхгүй хэцүү байдалд ороод нэг тийм асар нэг тийм сонин хэцүү байдлын нөхцөл байдал та бол одоо яг гаццсан. Тэгэхээр энэ гацаатаа зам таны энэ бүх асуудлыг зохицуулах зам биш ээ.
Энэ лав биш. Та буруу өрөөндөө байгаад байна. Энийн яг учир зөвийг маш сайн олох хэрэгтэй. Та энэ нөхцөл байдлаас гарахгүй л бол танд нэг тийм карма шиг таагүй нөхцөл байдлууд бий болж байна. Ялангуяа яг энэ нөхцөл байдлаас гарахын тулд танд одоогоор яг ус энерги асар хэрэгтэй байгаа шүү. Бүр та гол мөрөн дээр очиж шууд тоололт юм уу? Гол одоо эднэрийн дагуух одоо амьтдыг ер нь бол маш сайн хооллоод урсгал усан дээр урсаж яваа. Чиглэл рүү нь хараад харж сууж агаад бүр таагүй бүх энерги урсгаж явуулаад юу ярьж ингээд нэг дотоод чин сэтгэл зүрхэндээ ойрлоо чарлаад те явуулж байгаа зүйлээ яг явуулаа дээрээс урсаж орж ирж байгаа ус руу хараад буцаагаад хүлээж авмаар зүйлээ хилж яриад авах хэрэгтэй байх. Тэгээд энэ үед бол та нэг энэ мөнгөтэй холбоотой нэг асуудлаа зохицуулж ингээд зохицуулахад харин ийм сонио бүгдэд өгөөд нэг юм зарлагдаад дуусах бах. Гэтэ энэний дараа бол та нэг ёх гэд нэг юм хүний санаа амар тайван болдог штэ. Тэр үе дээрээ ирэх болов гэж бодож байна. Гэтэ би танд нэг юм зөвлөхөд хэрвээ та очдог хүнтэй болвол мөнгөний блокод гэдэг юм уу нэг юм гацалттай байгаа энерги чөлөөлүүлээд зам өрөө онгойлгуулад нэг заяа буйнаа тэгшүүлчээрээ тэгэх юм бол харин таны энэ нэг цогцож болохгүй байгаа асуудлуудын энерги арай эргээр урсаад нөхцлүүч гэдэг юм уу гарч ирэх боломж олвол байгаа. Тэр болтол бол боломж байхгүй. Тэгээд та энэ нэг мөнгөтэй холбоотой ийм таагүй нөхцөл байдал орцсон нь ер нь бол танаас өөрөөс чинь бараг шулуугаа хэлэхэд болсон болов та өөрөө кармандаа унчихсан хүн юм байна л гэж хэлээ да. Тэгээд ингээд нэг мөнгөний ч асуудлууд зохицохдохгүй байгаа шүү. Та ер нь өөрийнхөө нэг тийм карманд унтсан байх магадлал асар өндөртэй байна. Тэгээд таны хийсэн үйлдэлээс чинь юм уу нэг сэтгэлийн үзүүрээс чинь болоод таны мөнгөний энерги хаагдсан байгаа. Тэгэхээр сэтгэлээ угаах ч гэдэг юм уу сэтгэл санаагаа жоохон өөрчлөх шаардлага байна. Бодож байгаа зүйлээ жишээ нь одоо хүнд өртөө хүн байх юм бол хүүн дээр нь тэгээд ингээд хүүгийн ингэж өгөхгүй гэдэг ч юм уу тиймэрхүү таагүй нэг сэтгэлийн үзүүрт нэг тавгүй энерги бас бодол байгаа учраас бас яг замчаа онгоохгүй байгаа ах магадлал өндөртэй байна. Эсвэл одоо хүнээс авлагтаа бол тэр хүнээсээ та хитрхи их илүү хүүн ихэгч гэдэг юм уу тиймэрхүү ямар ч байсан таны сэтгэлийн үзүүрт нэг таагүй жоохон эрчим энерги байгаа учраас нэг таны мөнгөний асуудал цогцогдохгүй байгаад байгаа юм биш үү? Та яг зүрхнийхаа гүндэж гэдэг юм уу бүр нэг сэтгэлийнхаа үзүүртээ эрчим энерги жоохон өөрчлөөд нэг үзээрэй гэх юм бол таны нөхцөл байдал хамаагүй сайжраа таны энэ мөнгөтэй холбоотой бүр ингээд фейлдээд болохгүй байгаа нөхцөл байдлуудыг арай нэг гэрэл гэгээн тусч өгөх юм уу да гэж бодож байна. За та тэгээд авах гээхээ ухаанаар хандна би сайхан сэтгэлтэй хүн би тэгэж боддгоо хүн гэж бодоод олвол ерөөсөө хэрэггүй болов гэж бодож байна шүү. Харин таны ханилсан хань бол мөнгийг үнэхээр олох чадвартай тийм энергитэй хүн байна. Яалтчгүй таны хань ижил бол мөнгийг олж чаддаг. Таны хань ижилд бол мөнгөний энерги байгаа. Гэхдээ танаа хань ижил чинь жоохон зөрүүд юм уу да тий их өөрийнхоороо. За тэгээд сэтгэл дэх одоо ийм ачаа босон зүйлээ та яг суллаж чадах юм бол таны мөнгөө хүрд 100% онгоолоо шүү. Бүр 100% энэ дээр та эцний карт чинь хэцүү байсан ч төгсөл нь сайхан болно гэдэг утгатай карт ахгүй юу. Тэгэхээр яалтчгүй таны төгслийн хэсэг дээр бол шидэт саваагаар тогсон мэт таны энэ нуруунд дээрх ачаа алга болж та яг зөв замнал руугаа орно гэдэг зүйл гарч ирж байна л да. Тэгэхээр та миний зөвлөгөөний дагуу сэтгэл зүрхээ нэг цэвэрлээд угаагаад үзээрэй. Эсвэл бүр их олон жилийн юм сэтгэл зүйн дарамттай байгаа ч гэдэг юм уу юм айдас төгшүүрийн эмгэг ихсчихсэн тийм хүмүүс хэрвээ энэ 3 дахь картыг сонгож үзэж байгаа бол та хэдмээ нэг зүрхэн хүрдний энергийг онгойлгох тэ зүрхэн үрдээ нэг эргэлдүүлэх зүрхэн үрдний блокийг арилгах тандаас шаардлага байгаа мó да гэж харж байна. За тэгээ 3 дахь картын ханд маань рүүн чулуу маань. Яг одоо хоосонсоо байгаа гэж хаашаач эргэж магадгүй те.
За энэ татлыг харчээ. Та яалтчгүй бүх зүйлээ суллаж тавьж явал сэтгэл санаагаа яг нэг өөрчлөхөөс нааш танд болвол гацалд ар араасаа тавтагдах гад байх шиг bay шүү. Тэгэхээр та миний хэлсэн зөвлөгөөг нэг хийгээд үзээрэй гэж хэлээ. Тэгээд бол бас та хэд маань нэг 3 дугаар картыг сонгосон хүн маань та эсвэл нэг муурны нөө асрамжийн газар байдаг шүү дээ. Тэнд очиод нэг амьтдыг хооллоод үзээрэй. Жоох юм өглөг хийх шаардлага байгаа юм уу да. Тэгээд ирэх юм бол харьцангуй нөө өгсний хэрээр чинь буцаж танд энерги чинь нэг цэвэрлэгдэж орж ирж аз яндоо чинь хийх гээд байна да. За ингээд 3 дугаар картыг сонгосон хүмүүстэй мөнгө санхүүжийн амжилттай байг, сансан мөнгө дөрвөн дээр ямар ч асуудалгүй саад бэрхшээлгүйгээр сансан мөнгөндөө хүрэх болтугай гэж ерөөй амжилт хүсье. Баяртай. 4 дугаар картыг сонгосон хүмүүс энэ картыг сонгосон байна. Энэ карт байна. За энэ картыг сонгосон хүмүүс ихэвчлэн мөнгөний энерги чинь шал өөр зарчим системээр ажилдсан байх шүү. Ялангуяа энэ картыг хувь тавиланд одоо хувь тавилан 9 ч гэдэг юм уу, хувь тавилангийн 5 тооныхоо илүү сонгосон байх магадлал өндөртэй байна. Таны мөнгө таны оюун бодол, оюун ухаанаар орж ирдэг. Та сурсан мэдсэн зүйлээ бусдын сайн сайхны төлөө ашиглах тэр мөчөд таны мөнгөний энерги онгоодог, танд мөнгө илүү давмгаа орж ирдэг. Харин та зөвхөн ашгийг хараад их хэмжээний ашгийг ч гэдэг юм уу хараад ашигын төлөө бусдыг асуудлыг үл тоомсорлоод орхитуулаад зөвхөн ашигын төлөө гүйж байгаа үед таны мөнгөний энерги хаагдчихдаг. Та дампуурлыг бүр утгаараа үздэг тийм төрлийн хүн байгаад байна. Ерөнхийдөө та бол мөнгийг өөрийнхөө сурсан оюун мэдлэг, оюун ухаанаараа олж авах ёстой тийм энергитэй хүн. За тэгээд бусдын сайн сайхан замналт ингэж илүү туслаж бусдад өглөг буйныг зөв гарц гаргалгаатаагаар хийснээрээ та мөнгийг олдог, мөнгө таныг дагж ирдэг. Та гэхдээ мөнгөн дээр бол огтын азгүй хүн биш. Та мөнгөн дээр азтай. Гэхдээ энэ аз яаж ажилдгүү гэхээр таныг огт мөнгөгүй болгочдгоо. Мөнгө бол орж ирэх нь орж ирээд идэг. Тэ та хитрхи шунал гаргаад л ажиллах юм бол таны мөнгөний асуудал бол бүр утгаараа ингээд дампуурл руу ороод болохоо байждаг ийм төрлийн хүн юм бэ шүү. За тэгээд 3 дугаар картыг сонгосон хүмүүс дээр 41-ийн чулуун юг хэлж байгааг харъя. Та мөнгөн дээр үнэхээр азтай гэдгийг бол мэдж байгаах. Мэдхгүй байвал мэддэг болоорой гэж хэлмээр байна. Мөнгө бол таны ур чадвар, оюун ухаан, таны өглөгнөөс орж ирдэг энерги юм байна. Таны зүрх сэтгэл хэдий чинээ сайн сайхнаар ажиллана, төдий чинээ танд мөнгө орж ирдэг. Таны зүрх сэтгэлийн үзүүрч гэдэг юм уу нэг жоох өөр хит ашигын сонирхол гэдэг юм уу давмгаа байх юм бол танд мөнгө бол бүр ингээд үд хаалгаа хаацсан мэт болно. Гэхдээ таныг бүр хоосруулчихгүй хэрнээ мөнгө чинь бол танд нэг хайхтар сайнаар ажиллаад биегүүлэл яваад байх нь юу л болтоо. Тэгэхээр таны мөнгө бол та хэдий чинээ оюун ухаанаа хөгжүүлж, хэдий чинээ оюун мэдлэгийг хоримтлуулна, төдий чинээ танд мөнгө орж ирэх гээд байх хандлага өндөртэй юм байна. Тэгээд энэ 4 дугаар картыг сонгосон хүмүүс маань бол нэлээд тийм манипуляц хийх чадвар өндөртэй, өөрөө өөртөө ч гэдэг юм аливаа юмны эв дүүийг олоод зохицуулах тийм чадвар ихтэй нэг юм жир бишил хүмүүс 4 дугаар картыг сонгосон юм уу да. Танд мөнгөн дээр харин ерөөсөө мөнгө танаас 2 зүйлийг асууж идэг. Та мөнгөн дээр хитрхи одоо ингээд залжин байдлаар ч гэдэг юм аливаа юмыг зохицуулах гад ингээд залжин байдлыг гаргаад ирэх юм бол хорвоо ертөнц таныг шууд жинлүүр дээр жинлээд эхэлдэг гэсэн үг. Тэгээд таны амьдралд ирэх сайн сайхан зүйлсийг замыг нь салаалаад явцдаг. Ер нь бол та өөрийгөө толны тусгал мэт хүн гэж ойлгоход ерөөсөө буруудахгүй. Та бол тэр чигээрээ толны тусгал хүн байхгүй. Та аливаа хүнд ингээд сайн
сайхан зүйлсийг хийх ч гэдэг юм уу те. Эсвэл ан амьтдыг ингээд илүү хооллож, ан амьтдад илүү их хайрыг түгээж ингээд гудамжинд яваад жишээ нь үлссэн, ядарсан, муур нохоо хооллол ингээд та нэг жоох буян чиглэлийн юм үлдээд ирэхээр танд мөнгөний энерги онгоогоод орж ирээд байдаг гэсэн үг. Ерөнхийдөө таны мөнгөний энерги юун дээр илүү идэвхтэй ажилладаг вэ гэвэл олон хүний баярлалаа гэдэг үг, чин сэтгэлийн тэр баярлсан, талархсан мэдрэмжийг та өөрөө хүртэж авах үед танд ингээд аз, мөнгө, боломж ингээд шууд нэгдэж орж ирж ингээд ертөнц хорвоо танд ингээд бүр алгаад илгэсэн юм шиг сайн сайхныг өгдөг. Ерөөсөө та бол өөрийгөө тэр чигээрээ толны тусгал гэж ойлгоорой. Та бусдад ямар үйлдэл гаргана, хорвоо ертөнц яг тэр үйлдэлийг чинь танд буцаагаад өгөөд өгдөг байх шүү. Тэгэхээр та бол мөнгөн дээр хитрхи азтай бүр ингээд бүх боломжийг шүүрж авдаг, таныг нэг тийм цаанаас нь л нэг тийм ёндооч гэдэг юм уу юу гэдэг нэг сайн сайхан зүйлс ингээд ивэгээд дагаад байдаг байхгүй юу. Тэгэнгүүт та өөрөөсөө гаднах ертөнцтэй одоо энэ хүн болон ан амьтад, байгаль их дэлхий, уул уус, ургамал амьтадтай ер нь бол мөн бусад хүмүүстэй ч гэдэг юм уу хийж байгаа ажил ч гэдэг юм уу тэр бүгдтэй өөрөөсөө бусадтай ямар хандлага гаргана яг түүнийгээ л ерөөсөө зайлшгүй хүртчихдэг. Тэгэхээр та мөнгөн дээр яг азтаа гэдгээ мэдэн тэр азаа мөнхийн хадгалж бүх зүйл дээр азтаа ёндоодоо байж эд хөрөнгөө аривжуулж өсвөлий гэж бодож байгаа болвол та эхлээд өөрийнхөө бүх хандлагыг яг өөртөө хүсдэг зүйлээ бусдад хүсэж эхлээрэй. Энэ цагт таны бүх зүйл асар томоор онгоож ертөнц хорвоо хамгийн том шагналыг авч чаддаг тийм төрлийн хүмүүстэй. Ер нь бол та болвол энэ 4-р картыг сонгосон хүмүүс маань бол жирийн биш бүр удам угсаандаач гэдэг юм уу те удам судрагдаа ингээд бүр онцгой нэгэн нь болж ингэж хувь тавилантай бүр тэнгэрийн даалгавраар ч гэдэг юм уу төрсөн хүн гэхдээ ихэвчлэн тиймэрхүү зүйлээ гүйцэтгүүлэхгүй яваа хүмүүс нь дийлэнх хүмүүс нь энэ 4-р картыг сонгосон хүмүүс нь дийлэнх нь тийм байх шиг байна шүү. Нэг л өөрийнхөө тэр хүч чадал авьяасаа ч гэдэг юм үүрэг даалгаврын тэр сайхан өгөгдлийг зөвхөн өөрт ашигтай байдлаар эргүүлээд зөвхөн өөрт ашигтай байдлаар ажиллаад байгаа юм уу да жоохон өнцгчин буруу байна да. Бусад руу чиглүүлээд бусдад ингээд яг өөртөө л хүсдэг сайн сайхан бүгдээ л бусдад хүсчих. Тэр үед бол таныг үнэхээр азийн тэнгэр ивэн яалтчгүй тийм биш үү. Та бол юу хийн түүнийгээ идэг. Гэтэ одоо яг таны нөхцөл байдал гэдэг юм уу нэг тийм ирээжилдсэн ийм зууралцсан, жунгаарлцсан ч гэдэг юм ийм сонин ийм багсралцсан юмд та хүлэгдсэн байгаа. Тэгээд хийж байгаа зүйл болгон дээр яг оновчтой зүйлээ хийж чадахгүй нэг байгаа буруу оноод байгаа нэг яг л нэг айгүй чухал замаар явах ёстой хүн хэрнээ тэр чухал замаараа явж чадахгүй нэг айгүй тийм хоригдмол ийм гацалтын байдлыг үзсэн байгаа юм уу да. Одоо тэгээд энэ нэг хэцүү байдлаас гарчих боломж байна уу гэж харъя. Гэтэ би түрүүн бол баг хэцүү байлгах юм уу, сайн сайхан байлгах юм уу бүх зүйл таны гарт байгаагээ хэл баг л тийм утгаар ярьсан байгаа. Тэгэхээр та хорвоо ертөнцид хандах хандлага, бусдад хандах хандлага тэр чигээрээ өөрийнхөө хайр нэгүсэл болгож өгөөрөө та бусдыг хайрлах юм бол бүр чин зүрх сэтгэлээсээ харж бүр чин зүрх сэтгэлээ барьж чаддаг хүн. Гэхдээ тэр хайр болгоныхоо араас ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар юу буцаагаад ийм хариу ч гэдэг юм уу тийм юм битгий хүсэж байгаараа зүгээр л чин сэтгэлээсээ тусал бүгд чин сэтгэлээсээ хамт тэр үед ертөнц хорвоо таны элбэг дэлбэг байдлыг өөрөө хариуцаад зохицуулцдаг. Та бол үнэхээр мэрэгэн ухаантай энэ ертөнц хорвоо гэрлээрээ гийгүүлэх гэж бүгдийн учрыг олох гэж ирсэн хүмүүс хүн шүү. Энэ нь ганцхан нөө сүнслэг ертөнцөөр биш шүү дээ. Багшч байж болно шүү дээ. Хэрвээ та багшийн ажил хийдэг бол сурагчтай
тэ оюутан сурагчдаа бүр чин сэтгэлээ энэ хүн ингэж өсөн нэвжээсэ гэдгийг хандлагыг гаргаараа. Хэрвээ сүнслэг төрлийн чиглэл рүү орж байгаа бол бүхний зовлонг маш сайн зөвөр ойлгож, өөрийн мэтээр ойлгож, чин сэтгэлээсээ зөвлөгөө өгж, гарц гаргалгааг нь зөвөр олдог байгаараа. Хизээч сэтгэлийнхаа үзүүр тодоодныхоо мухарч гэдэг юм уу ашигын гэдэг талаасаа бүх хараараа бүх зүйлийг сайхан сэтгэлээрээ хийгээрээ, ямар ч зүйлийг мухруулж гэдэг юм уу те, хэрвээ жишээ нь нэг хүнд мэрэг тавьдаг ч гэдэг юм уу зурхаа зурж байгаа болвол түүнийгээ мухруулах гэж гэдэг сэтгэлийн үзүүр чинь тиймэрхүү юм орж ирэх юм бол таны яг ингээд ертөнц хорвоо танаас дэлбэг байдлыг хаалгыг шууд хаачдаг тийм төрлийн хүн байх шүү. Та бол үржил шимийг угаасаа өгөгч, мөн тэр үржил шимээ авагч нь. Тэгэхээр би танд одоостой олон юм ямар ч нушах шаардлага алга байна. Та юу тарина түүнийгээ хураадаг. Гэхдээ таны тарих зүйл таны сэтгэлээс гарсан дандаа үйлдэл байдаг. Та 100% сэтгэлийн хүн. Тэгээ мөн маш асар их оюун ухаан мэдлэгийн хүн. Тэгээ та юу тарина яг л түүнийгээ хураадаг, хүмүүсийг мухруулж инж гэж бодох үг хэллэг ашиглах ч гэдэг юм уу тийм чиглэлдээ ороод ирдэг. Таны сэтгэлийн үзүүр зүгээр тэр хүнийг мөнгөч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн үйлдэлээ дандаа ард нь ашиг, би эндээс тийм ашиг олно, ийм сонирхол гэж бодхол үед тань мөнгөний гацалд орж ирдэг. Харин бүх зүйлийг бүр ингээд чин зүрх сэтгэл ходоодныхоо мухраас ингээд сайхан болчоосоо, тэгээд гой болчоосоо гэж бүр чиглэлтэй хийж үйлдэл гаргах үед та бол бүр бусдын хүрч авч чадахгүй тэр том шагналыг авдаг тийм заяан одонд төрсэн хүн юм байна. Тийм одоо бүр яалчгүй рүүн чулуун маань кебо гэдэг энээр гаргасан. Та юу өгнө? Түүнийг авдаг. Өгөө аваа чинь энэ тэнцэж амьдардаг тийм төрлийн хүн. Тэгээд та өөрийн сэтгэл зүрхэндээ хаалтыг тавьсан байдалтай байх юм бол хаалтыг тавьдаг. Вихуу гэдэг үн мэн дээшээ харж гарч ирлээ. Энэ нь бол та угаасаа мөнгөн дээр маш азтай одтой хүн. Та хизээж мөнгөөр гачигдаж дутагдах ёсгүй төрлийн хүн шүү. За ингэхээр би 4-р картыг сонгосон. Танд болвол та болвол энэ ертөнц хорвогийн тусгал нь. Тийм учраас та бүх тусгалыг гэрэл гээгээд дандаа сайхан зүйлээр байлгаараа тэр бүгдийнхээ хариуг та бүр 10 дахин нугалж үржүүлж тэр сайхан зүйлийг хүлээн авдаг тийм төрлийн хүн юм байна. Мөн та энэ амьдралдаа зөвхөн хүнээс баярлаа гэдэг үг сонсохын төлөө ч гэдэг юм уу баярлаа гэдэг үгний төлөө биш, бас ан амьтан их дэлхий бүгдээс бас талархлын мэдрэмжийг авч явах зориултын хүн шүү. Энийгээ хизээж мөртөө мартаараа. Та ертөнц хорвоотой, байгаль ихтлгийтэй, уул уус урмал те ан амьтад одоо гудамжинд яваа золбон амьтадтай ч гэсэн чин сэтгэлээс харьцаж чадвал энэ бүгдийнхаа тэр гаргасан чин сэтгэлээ заавал 10 үржүүлж 10 дахин илүү нугалж таны амьдрал өрөөгдөж явдаг. Тийм учраас та бүгдийг яг бүгдэд те энэ бүх дэлхий бүх зүйлд яг өөртөө өгдөг, өрөөлөө өгдөг байгаараа тэр өрөөл болгон чинь танд буцаад 10 дахин нугаларч ирдэг байх болтугай гэж хүсэн өрөө 4-р бүлгийн та нар 4-р картыг сонсон. Та болвол энэ ертөнц хорвоод жирийн нэг хүн биш. Та асар том даалгавартай, асар том зүйлийг бүтээн байгуулахаар ирсэн. Тэр бүгдээ хийх тусам таны амьдрал тэр бүтээн байгуулалтыг өөрийнхөө хувийн талдаа бол бүтээн бий болгож чаддаг хүн байх шүү. Амжилтыг хүсье. Дөрийнхандаа баяртай. 5-р картыг сонгосон хүмүүс. За 5-р картыг сонгосон хүмүүс маань дэлхийн ертөнц гэдэг картыг сонгосон байна. Тэгэхээр би энийг өшөө илүү одоо тайлахын тулд дахиад надад нэг 2 хүзэр суглах зайлшгүй шаардлага гарчлаа. Ягаад гэвэл энэ дэлхийн ертөнц гэдэг карт маань ер нь бол танд шинэ ертөнц нэгжиж гин гэсэн үг. Тэгэхээр энэ шинэ ертөнц нь сайн талаараа нэгдээд байгаа мó эсвэл үзээгүй муугаа үзэх гээд байгаа мó, үзээгүй сайн сайхнаа үзэх гээд байгаа мó гэдгийг тодруулахын тулд би одоо дахиад 2 карт суглах хэрэгтэй болчлоо. Түр хүлээж аваараа 5-р картыг сонгосон хүмүүс маань таны амьдрал ямар ч байсан яалчгүй шинэ урсгал, шинэ энергитэй уулзаж учирж байгаа үе чинь байна. Гэхдээ энэ нь таата зүйл байх гээд байна уу, таагүй зүйл харин байх гээд байна уу?
Одоо бол та маш сэтгэл зүгээрээ ч гэдэг юм уу хэцүү эмзэг байгаа нэлээд тийм туйлдсан, ядарсан, мөн бусдаас шалтгаалсан асуудлууд танд нэлээд их байгаа. Гэхдээ танд яалтчгүй шинэ ертөнц нэгдэж байгаа тэр зүйл маань бол танд бүх таагүй нөхцөл байдлаас салах, гарах, сайн сайхан зүйлсийг гартаа хатгах, одоо үзээгүй сайнаараа сайхан юм а үзэхэд бэлэн болж байгааг хэлжсэн карт байна. Тэгэхээр таны амьдрал удахгүй бүр цоо шин төвшөндөө гарна. Тэр цоо шин төвшөнд бүр яалчгүй илбэг байдал, тансаг байдал ч гэдэг юм уу сайн сайхан зүйлс байх болно. Одоогийн таны нөхцөл байдал хараахан харин тийм биш. Та ингээд сэтгэл санаандаа их сэтгэлээр унснаа гарцгүй мэт санагдж байгаа үе байгаа хаа. Гэтэ төрхөн хүлээгээрээ энэ цаг хугацаа хүзрээр бол тун удахгүй дуусах чинь гэж хэлээ. Тэгээ 41 чулууны хамэргээ дуусгах юм. Тэгэхээр яалчгүй ингээд та нэг тийм сонин өөрийнхөө азыг ч гэдэг юм уу нэг сайн сайхан танд байх ёстой зүйлсийг ингээд алдчихсан юм шиг мэдрэмж байгаа юу. Тэгээд энэ дотроос их зүрхэн өвдөж байгаа болон бөөр нь өвдөж байгаа хүмүүс нэлээд байж магадгүй. За мөн бас ингээд ер нь яг ингээд эмнэлэг домлогоор яваа шинжилгээ өгөхгүй байсан ч гэсэн өвдөөд ингээд нэг биеийн тийм тавгүй ядраа туйлдаад байгаа хүмүүсээс 5 дугаар картыг сонгосон байх магадлал өндөртэй байна. Хэрвээ яг тэгсэн бол таны цусны асуудал гол өвчний шалтгаан байгаа шүү. Та цусаа нэг түлжүүлээд гэдэг юм уу, цусаа нэг цэвэрлээд нэг тийм хордлого тайлаач гэдэг юм уу, тиймэрхүү нэг зүйлийг өөртөө яг эмнэлэг, эмч, домч талаар нэг хийлгээд ингээд нэг бие организма зайлшгүй сэргээх шинжлэх шаардлагатай. Нэг ялангуяа энэ дээр бол цусаа сэргээж шинжлэх шаардлагатай хүмүүс байна. Бид нар одоо жишээ нь унж байгаа машина ингээд өвөл хавар гэж айлж үлрэлт тэгээд энийг юм болохоор засаж янзалдаг хэрнээ бид нар бие орхичдаг шүү дээ, тийм. Яг та тиймэрхүү нөхцөл байдалтай энэ амьдрал, энэ мөнгө гэсээр хагаад бие хэтэрхий орхитуулаад гаргуунд нь гаргацсан хүн юм уу да. Тэгээд таны нуруу ингээд нэг өвдөд байгаа нь ерөнхийдөө бөөрнөөсөө байх магадлал өндөртэй байна. Мөн зүрх нилээн өвддөг болж эхэлж байгаа. Таны зүрхэнд хэмнэл алдагдал байж магадгүй байгаад байна шүү. Ер нь бол та эхлээд цусаа янзална. Цус чинь болохоо байцсан юм байна. Цусаа шингэлнэ. Архаг цус багталч гэх юм уу, тиймэрхүү зүйлсүүд бас танд байж магадгүй байна. Тэгээд биенийхээ тамир тэнхийг сэргээгээрээ мөн энерги ас сэргээгээрээ нэлээ энерги уналтанд орцсон байж магадгүй. Ингээд шүн унтчих та жижигхэн дуу чимээ гарах юм бол даф гэж сэрчдэг, те. Нэг тийм гүн нойрыг авч чадахгүй байгаад учраас өглөө ингээ боссон ч гэсэн магадгүй 10 цаг унтсан ч 12 цаг унтсан ч нэг 4-5 цаг унтсан хүн шиг маш их ядралттай сэрээд байгаа. Энэ нь бол таны энерги нэлээ бас туйлдсан, ядарсан, гэмтсэн байгаа, энергийн дутагдал байгаагийн илэрхийлэл. Тэгэхээр та энерги цэвэрлжээд яг одоо ингээ сайхан урин дулаан цаг болцсон байгаа юм чинь байгаль дэлхийдээ гарч энергийг аваарай. Ер нь бол энергийг танд хинж өгөхгүй. Тэнгэр газар гэдэг хоёр зарчмаар та 7 хүр дээрээ энергийг авах болно. Тийм учраас та яг энэ гой дулаан цагийг далимдуулаад энерги аваараа тэгжээж таны энэ алдагдсан байгаа аз ч гэдэг юм уу болохгүй байгаа нөхцөл байдлууд чинь буцаа танд эргээр ирж аз чинь таныг буцаагаад ивэх болно. Яалчгүй таны бие сэтгэл хоёулаа туйлдан ядарсан байгаа. Гэхдээ таны сонгосон картаар бол удахгүй нөхцөл байдал дууслаа. ертөнц хороо бүх зүйл эерэг боллоо гэж. Гэхдээ эн чин карт чинь бол энерги талаасаа эргэж байгаа. Харин таны бие бол шууд ингээд нөхөн түлжээ цус чин айтахнаар урсаад эхлэн гэж байхгүй. Тийм учраас тэрийг заавалчгүй нэг жоохон өөртөө имчилгээ дамжлагаа хийлгээрээ тэгээд энэ их хэцүү нөхцөл байдлууд чинь яг одоо дуусч байна. Удахгүй та үнэхээр цэцгэн дитэмдтэй. Та одоо бол та эхлээд ингэж зүгэрлээ. Та дайнд морцсон хүн байна. Тэгээд та дайнд асар их тулааны хийсэн, асар их тэмцлийг хийсэн байна. Гэтэ одоо энэ дайн бол дуусч байна. Тэгээд та бүр ингээд маш тийм баатарлагаар бүгдийг ялсан байдалтайгаар их орондоо ирээд те нөгөө нэг ард ирэх нураа гэл нэг орилдог штэ хажаа авирах. Яг тэгж байгаа юм шиг тийм нөхцөл байдал таныг одоо хүлээж байгаа шүү.
Тэгээ таны асар их зарлага ингээл юм л олвол бүтлгүүтэй байгаа энэ нөхцөл байдал үнэхээр одоо дуусч ингэж энэ 3 үзэр маань ялцчихгүй хэлж өгч байна. Тэгээд харин та нэг өмнөх та гэж яриа заяа. Яг одоогийн нөхцөл байдлаас өмнөх та нэг жоохон юмд ийм дээрэнгүү хандчих гад байдаг байсан уу? Альва юмд ингээд ингэдэг гэл ингэдэг байсан уу? Тэгвэл одоо та бүр илүү гоё уян хатан альва юмыг арай өөрөөр ойлгодог болж байгаа юм байна. За мөн бас танд бүх юм байсан. Тэгээд та түүнийг одоо алдсан эрх мэдэлч гэдэг юм амбиц эсвэл мөнгө хөрөнгө байсан. Гэхдээ одоо та түүнийг юучгүй байхгүй болгоцсон. Энэ бүхэнд ихтэй яагаад танд ирсэн бэ гэвэл хинэгний гадны муу мухаж гэдэг юм уу таагүй энергиээс орж ирээгүй зүгээр л ертөнц хорвоо таныг шинжлэж өөрчилж арай уян хатан зөөлөн таныг бий болгохоор энэ бүхнийг та үтсэн гэж одоороо энэний эцэст харин та харьцангуй зөөлөн сэтгэлтэй уян хатан болсон байна. Тэгээд өмнөх тэр эд хөрөнгө байсан баялаг эрх мэдэл сайн сайхан зүйлсээ болол буцаагаад олоод авч чадчихсан байх нь байна. Таны одоо мөнгө тийм одоогоор бол яг сайжирч аагүй танаа хань ижилж гисэн тантай хамтайгаа хосч гисэн мөнгөн дээр бас жоохон уналтыг үзээл нэг л тийм дарамттай байгаа юм болоо та гал голомтоо хизээ сүүл тагсан бэ? Би танд хэлэхэд та нэг гэртээ нэг юм гой тулга молго байдаг ш тэнд нэг жоохон гал түлээж ч гэдэг юм аа гэр ороолын айл бол бүр ингээд зуухтай айл бол бүр зуухаа бүр ингэж бүр зат сайн цэвэрлж дотор нь хүж иднүүрээр ариутгаж агаад шинээр модууд үрж тавиад тэгээд нэг хоньны өвчөө чанаад өвчүүнийхаа бүдэрхийг галтаа өргөө дахиад жоохон шар тоос өргөөрөө тэрний ар дээр ингээд нөгөө нэг жоохон айтаахан тавгийн дэдсаа сайхан яг тэр зүйлсээ өргөцснөөхөө дээр ингээд нэг сайхан хураалаад өгөөрөө ид буйнаа бүр нэг сайхан татаад аваараа тэгээд чансан өвчүүнийхаа бүдэрхийг өргөсөн өлтсөн өвчүүгээ тэр өдрөө ингээд гэр бүлэрээ ширээ тойрч суугаад сайн сайхан зүйлсийг дандаа сайхан энергийг үүсгээд тэр өвчүүгээ хувааж идэнгээ бас гоё амттай идэж явах юмтай нэг үд шиг өнгөрөөгөөрөө ингэх юм бол танаа гал голомтны тэнгэрч гэдэг юм уу гэрийн энерги чинь тийм цадгалан энергиэр дүүрэх гээд байна. Ингээд ийм цадгалан энергиэр дүүрчих юм бол босгод аваад гараад явсан хүмүүс маань ганцаг дүүрэн буцаагаад босгод авж орж ирэх боломж байгаа юм байна шүү. Тэгэхгүй бол танаа гэрийн бүхэл гишүүд ер нь босгод авж гараад нэг дандаа л нэг таагүй бүтлгүүтэлтэй учрах гээд байгаа магадлал өндөртэй байна. Энэ нь бол танаа гэрийн энерги жоохон цадгалан болчихсон. За шашин талаас арих юм бол галын эзэн, галын сахиус гэдэг зүйл маань жоохон өлсгөлөн байгаа байна. Тэгэхээр тиймэрхүү тавгүй энергиэр бүх гэр бүлийнхэн маань хижээгдээд яг тийм нөхцөл байдал үүсээд байгаа гэсэн үг. За та миний энэ зүйлийг итгэж байгаа нэг нь хийгээд үзээрэй. Би танд хэрвээ хийгээд үзэх юм бол би танд нэг юмыг үнэхээр амлая. Танд шууд өөрчлөлт ороод ирнэ. Мөнгөтэй холбоотой нөхцөл байдал чинь шууд өөрчлөлтөд ороод ирэх болно шүү гэж хэлье. За мөн энд нэг өмч хөрөнгөтэй холбоотой асуудлаас болж санаа зовоод байгаа. Тийм өмч хөрөнгөтэй холбоотой зүйлээс болоод санаа зовоод байгаа хүмүүс бас энэ 5 дахь картыг сонгосон юм уу да. Мөнгө төгрөгтэй холбоотой одоо байраа барьцаан тавьчаад нөгөөдхөө нэг зохицуулж чадахгүй байгаа ч юм уу эсвэл эзэнгээр байр сав авчаад төлбөр мөнгөө төлөх гэхээр нэг тийм тавгүй байдалд ороод байгаа хүмүүс ч гэдэг юм а. За үгүй бол бас нэг ийм хүмүүс байна. Байр сав авах гад эсвэл байр саваа томруулах гад ямар нэг юм авах гэхээр нөгөө мөнгө нь нэг тийм цогцоондоо орж өгөхгүй, биелээ олж өгөхгүй байгаа нэг тийм энергитэй хүмүүсээс энэ 5 дугаар картыг сонгосон байж магадгүй. Хэрвээ тийм хүмүүс сонгосон бол энэ мөнгө цогцоондоо орно шүү. Энэ бол орчин шүү. Асуудал байхгүй. Энэ нөгөө нэг таныг хэсэгхэн хугацаанд шаналгаж агаад нэг нөхцөл нь бүрдээд ороод ирнэ. Гэхдээ та тэгэж шаналгах хугацаанд нэг тийм юмыг нэг арга эвийг оолоод нэг юм юмыг зохицуулах шаардлага танаас гарч ирнэ. Тэгээд эдгээрийгээ ингээд зохицуулчих юм бол харин таны энэ босгох ёстой ч гэдэг юм уу хийх гээд байгаа мөнгө бол
бүр яалтчгүй 100% биелээ олж ийн бүр яалтчгүй шүү. За тэгээд энэ 5 дугаар картыг сонгосон хүмүүс дотор бас нэг юм эмэг их талаасаач гэдэг юм уу нэг тийм шүтээний юм өвлөн авсан хүн байгаа юу? Тэр нь заавал нөгөө сүнслэг ертөнцөөрөө биш шүү дээ. Сударч гэдэг юм уу, эрхч гэдэг юм уу? Эсвэл нэг тийм бор дагш өвлөж авсан хүн байна уу? Хэрвээ бор дагшийг өвлөж авсан хүн байгаа бол бор дагшинд нь жоохон гоё будаа юм хийгээрээ судар өвлөж авсан хүн байгаа болвол хэрвээ судар өвлөж авсан хүн үзэж байгаа болвол судрандаа яг 9 өглөө усан дахил өргөх шаардлагатай байгаа юм байна шүү. Тэгээд та бол тэр чигээр ус энергитэй хүн гэхдээ усныхаа энергийг нэлээд балансыг нь алдагдуулсан болохоор та ус энерги байхгүй болцсон. Одоо ингээд нэг жишээ нь усгүй тал цүл газар ингээд нэг хатцдаг штэ тий. Яг тэр шиг тийм хатчихсан байдал байгаа гэж магадгүй. Үгүй болвол бүр ингээд нөгөө нэг ус энерги нь хитийдэд ихсгээрээ нэг үер болоод бүх юмыг урсгаа авчдаг штэ. Тийм урсгаад явцсан байх магадлал өндөртэй байна. За тэгэхээр та ус энергийг нэлээд сайн зохицуулах шаардлагатай. Хэрвээ энэ дотор 5 дугаар картыг бөөхөн улаач хүн сонгож авсан бол танд нэг цустай холбоотой нэг зан үйл маш дутуу яваа учраас таны шид гүйцэж өгөхгүй зүн бэлэг нэгдэхгүй байгаа юм байна шүү. Та яалчгүй миний хийсэн зүйлсүүдийн нэг зан үйл маягтай зүйлсүүдийг жоохон хэрвээ итгэжээвэл л дээ бүгдийг хийгээрэй гэж би тулган шаардаагүй. Итгэж байгаа бол эднүрийг хийгээд үзээрэй. Ингээд харин эднүрийг хийчих юм бол таны нөхцөл байдал маш сайхнаар эргээд та тэр авч чадахгүй байгаа нэг яг ингээд яг барьчих чадахгүй байгаа зүйлээ бүр яг ингээд барьж авах гад байна. Танд яалччгүй нэг би таныг айлах гээгүй. Гэхдээ танд яалччгүй нэг тийм зан үйлтэй холбоотой нэг асуудал байгаад байна шүү. Бид яг нөгөө нэг хүн дээр тухайл нэр жилийн хэлж тэр хүнээрээ өөрөөр нь хүзэр суглуулж хэлсэн. Хараагүй болохоор мэдээж энд чинь олон хүмүүс байгаа те олон чиглэлтэй. Тэр дунд нь бацаад хэлэхэд яг юм байна. Тэрнээс бүр яг нэг хүн дээр бол тийм гарц гаргалгаатай гэж хэлэх гэхээр харин миний ингээ мэдээллүүд орж ирж байгаа зүүн бэлэг маань холилдоод байгаа болохоор энэ гэдэг аргагүй юм байна л да. Би ингээ ухаач нэмэр авахгүй. Яг л энэ чарн тийм маш олон ийм чиглэлтэй хүмүүс энэ картыг сонгосон байна. Тэгээд гэтээ ихэвчлэн нэг юмараа юугаараа ижил байна вэ гэхээр сэтгэл санааны тавгүй байдал олон ачаа үүрж байгаагаараа л ижил байна. Харин гарц арга замууд нь бол бүгд тусдаа өөрийн нэг тийм тодорхой хэмжээний зан үйл шиг юм байна. Тэгжээж та энэ бүгдээс одоо харанхуугаас ч гэдэг юм яг ингэж түүдэг галаа хасаагаад гарч ирэх боломжтой тэр цагт танд ингээд энэ нар тэ мандах боломж ирж ин гэсэн үг. Одоогоор бол таны ялагдлын үе байгаа юм байна. Ялч өрөөмж чулуунд гэж байна. Гэхдээ энэ ялагдлын үеэс та маш хурдцтай гарах боломж байна шүү. Тэгээд сайн сайхан зүйлсээ атгах боломж бол үнэхээр байгаа юм байна. За тэгэхээр 5 дугаар картыг сонгосон хүмүүс маань та нарт маань бол ялч нэг тодорхой хэмжээний яг танид зориулсан хөтөлбөртөө нэг яг танд зориулсан таны яг энергийн гэмтлийг олоод тэр гэмтэл нь гадагшаад хэлсэн байгаа мó, цөмөрж орсон байгаа мó, цоорхоо үлдсэн байгаа мó, хаалт юм уу гэдгийг олж нэг юм жоохон засаж балруулах шаардлагатай үе чи юм болов. Одоо техник технологиор яриул жишээ нь компьютерээ явуул нөгөө нэг вирусыг устгаад форматлаад шинээр яг ингээд бүх юм ахин суулгадаг шиг тгийх шаардлагатай үе чи юм байна. Гэхдээ та бити их сэтгэл санаагаар унаарай. Танд гэхдээ энэ нэг тавгүй юм төрдөг байшин шиг нөхцөл байдалд ороод гүгээд байж байгаа нөхцөл байдлаас ингээд гараад явчих үе чинь бол байгаа гэж хэлээ да. Яг л нэг ийм хүмүүс 5 дугаар картыг сонгосон байна. За ингээд 5 дугаар картынхандаа хэцүү нөхцөл байдлаасаа маш хурдан онгоож гараарай. Танд ингээд онгорхоо хаалга бол таныг хүлээх нь хүлээж байгаа. Гэхдээ тэр хаалгаар гарах замыг та олох зайлшгүй шаардлагатай байгаа шүү. Та тэр хаалгаар гараа авчих юм бол цаан чинь харин бүр жимс идэ ундаа ингээд илбэг тийм ертөнц таныг
хүлээж байгаа юм байна гэж хэлье. Танд аз амжилт, сайн сайхан бүхний дээдийг хүсье. За ингээд энэ удаагийн уншлагын маань сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Би та нартай ингээд аль болох цаг алдахгүй хичээж уншлагаа хийж явах олон. Гэхдээ би одоо ингээд 8 сар гаргаад гадагшаа явчаад 20 хэд дээр ирнэ. Тэр болтол ахаад нэг хэсэгтээ уншлага орж чадахгүй болов гэж бодож байна. За ингээд бүгдэнд нь аз амжилт, сайн сайхан бүхний дээдийг хүсье. Баяртай.